Хэрэглээнд гүйдэл дамжуулагч утаснуудад цахилгаан гүйдэл дамжин ирж байгаа эсхийг шалгах электрон схемийг танилцуулъя. 1, 2, 3 ширхэг транзистор нь цахилгаан дохиог өсгөх эсвэл электрон дэлхүүрийн үүргээр ажиллах төхөөрөмж юм. За 1 ширхэг диод гэрэл асаж цахилгаан гүйдэл дамжиж байгаа эсхийг дохино. За гүйдэл дамжуулагч хар улаан утас батарей нь хэлхэг тогтмол хүчлийн тэжээлээр хангах үүрэгтэй. За их хавтан дээр электрон мэдрэгчийг хийх схемийг ингэж их хавтан дээр хийсэн байна. За энэ төхөөрөмжөөр арзетгэнд цахилгаан гүйдэл дамжин ирж байгаа эсхийг бол ингэж тохиж харуулж байна. Ледгэрэл асж байгаа нь цахилгаан гүйдэл дамжин ирж байгааг. За энэ компьютерийг бол цэнэглэж байна. Цахилгаан гүйдэл бол утсанд нь дамжиж байгааг асаж илтгэж байна. За энэ гар утасны цэнэглэгч. За энэ миний барьж байгаа гар утсыг цэнэглэж байгаа учраас энэ одоо бас асаж байна гэх. За ингээд салгачихъя. Салгачаад одоо ингээд шалгахад бол асахгүй байна гэж.